Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. Манай Дундгов ногоорлын хөтөлбөр 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За ингээд сүүлийн 3 жил бол үзэсгэлэн зохион байгуулж ард иргэдэд ногоо хөгжлийн талаарх одоо мэдлэг өгөх. За мөн энэ тарьц суулгацлын талаар бас ойлголт өгөх тийм ээ. За тэгээд жимсгний мод, тэжээлийн ургамал, за хөрсний бордоонууд, за тэгээд чаашлаад одоо хэвтэй ургамлууд, тасалгааны цэцэг, за мөн одоо мандлын цэцэг гэж ярьдаг гадаа орчны цэцэг тарих тийм ээ. Гэвь энэ болгон өөрийн гэсэн одоо арга технологи, өөрийн гэсэн бас нөгөө хөрс агаар орчин усыг шаардж яадаг. Тийм учраас манай үзэсгэлэнгийн гол зорилго бол нэгдүгээр тийм говь нутагт ногоон боловсролыг дэвшлүүлэх. Ард иргэд маань за энэ мод нь энэ юм байна. Эдэн настай болохоор эдэн метр болт юм байна. За эдэн настай болохоор үр жимсээ өгдөг юм байна. Бид нар ингэж арчиж хамгаалах хэрэгтэй юм байна гэдэг мэдлэгийг олж авах нь үзэсгэлэнгийн нэгдүгээр зорилго байдаг. За хөтөлбөрийн үр дүн гэх юм бол өнөөдөр 700 гаруй ард иргэд ногоон хөгжлийн сургалтанд хамраглаа. Ингэснээр бол эдгээр хүмүүс бол өөрсдөө туршаа уур чадварыг бий болгож байгаа. Ингэснээр одоо тэдгээр хүмүүс маань гэрийн хашааны нөхцөл, за мөн одоо нийтийн хүлэмжин тийм ээ, нарийн ногоо тариалах, за гэрийнхээ одоо бас газар талбайг зөв хуваарлж, жимсгний мод тариалах тийм ээ, мөн өөр суулгац бэлдэх, төмөн сүнсний ногоо тариалах гэдэг ийм олон ур чадваруудыг энэ сургалтуудаар олж авч. За үүний үр дүнгээр бол Дундгов аймагт маань бас одоо жимсний модуудын одоо аж ахуй эрхэлдэг хүмүүс шинээр бий болж байна. За мөн шинээр одоо нарийн ногооны хүлэмж эрхэлдэг иргэдийн тоо асар их нэмэгдэж байна. Эцсийн зорилго нь болохоор энэ манай аймгийн энэ эрүүл органик хөрсөн дээр тарьсан. За тэгээд энэ одоо нарны энэ сайхан эрчим хүчнээс авсан энэ амин дэмлэг хүнсний ногоо говийн одоо брэнд болох нь хамгийн чухал байгаа. Тэгээд ард иргэд маань ногоо хөгжилд оролцдог, ашиг орлого олдог болох нь хуулийн чухал. За Дундгов аймаг маань бас нийтийн эзэмшлийн дам талбай нь бас сайхан ногоон болж тийм ээ. Энэ амьдрах орчноо бас сайжруулж байгаа нь бас үр дүн. Энийг бол манай аймгийн засаг дарга мөнгөт одоо 2021 он санаачлаад за ингээд энэ ажил маань 3 жил бас тодорхой үр дүнгээ өгч байна. За 15 суманд одоо жорлонгоо шинжлэх эко жорлон гэдэг үзэсгэлэн гаргаж дээр нь бас Монголын энэ ууган жорлонгийн холбоо гэдэг байгууллагатай хамтарч одоо мэргэжлийн сургалт өгж байна. Одоо жишээ нь улсын хэмжээнд ер нь бол нэг 70-80% нь бол энэ стандартын бус шаардлага хангасан ариун цэврийн байгууламжинд тэр зүүн гэр оролцоо иргэд маань өөрсдөө амьдарч байна. За нийтийн эзэмшлийн гудамж талбайд өөр тэр тухайн асуудал ойлголт бол маш хомос байна. Тэрээс манай аймагт бол 15 сум маань удирдлагууд ирээд энэ сургалтанд хамрагдаа цаашлаа энэ томоохон аймгийн хэмжээг нэгтгэсэн төсөл боловсруулж олон улсын байгууллага, за банкуд, за тэгээд энэ мэргэжлийн байгууллагатай хамтарч энэ жорлонгоо өөрчлөх одоо энэ аян бол эхэлж байгаа гэж баг ойлгож болно. Тэгэхээр жорлонгийн асуудлууд энэ Монгол даяар хаяаг нөхөн жолонгоос садаг гэсэн хөдөлгөөн өрнүүлж байгаа. Энэ цаг үед бол Дундгов аймаг бас санаачлаад Дундгов ногооруулах гэдэг энэ том аяныг зохион байгуулж байгаа юм байна. За энэ өтгөн шингэн гэдэг бол өөрөөсөө органик өөрөөр хамгийн сайн бордоо болдог юм одоо зүйл байгаа. Энэ бол одоо бидний шинжлэх ухаанаар нотлогдсон юм зүйл. Өтгөнийг бол одоо өтг бууцаа хийгээд за үс юмаа хийгээд ингээд бол бордоо болж одоо за шээс бол үндсэндээ 95% нь ус байдаг. За мөн одоо бас амин дэм өргүүдээр их баялаг ийм зүйл бол байдаг. Энийг бас шингэн бордоо болгоод ашиглах ийм болцоо бол байгаа. Тэгээд нөхөн жорлог шинжилгээд бол ерөөсөө хоёрын технологийн одоо шийдлийн говьд их тохиромжтой гэж бид үзэж байгаа юм. За олон төрлийн хоёрын жорлон бол байгаа. Хамгийн хямд технологи гэх юм бол одоо 50-60 мянгаас аваад ингээд эдэл нь одоо төгс бүр шийдээд гэрт дотор нойлтой болъё гэх юм бол одоо үндсэндээ нэг сая 5-600 шар төгрөгөөр бол нойлоо шинжлэх юм болцоо боломжтой байна. За ингээд цаашдаа бид Дундгов аймгийнхаа тамгын газартай хамтарч ажиллая гэдэг ийм асуудлыг сая бид ярьж тохирсон. Тэгээд иргэдээ бол энэ электрон сонин хийгээд электрон сонингоор дамжуулж одоо бүх хүмүүст бол одоо зөв мэдээлэл хүргье. Зөв мэдээлэлд сүүлээд одоо ямар технологи надад үнэ мөнгөний хувь тохиромжтой байна уу? Аль нь зүгээр юм гэдэг ийм юмыг сонгож хагаад иргэд бол шийдлээ гаргаад энэ асуудал шийдэхэд бол магадгүй Дундгов аймаг маань одоо хамгийн түрүүнд нөхөн жуулгаас салсан ийм одоо аймаг болж хөгжих юм одоо өрн болцоо бол байна. Энэ жилийн үзэсгэлэнтээ маань нэлээд өргөн дэлгэр сайхан болж байна. Оролцогчид ихтэй үйл ажиллагаа маань их сайхан эхлээ явж байна. Тэгээд нарс шинэс гацуур гэх зэрэг шилмэс модууд байна. За жимсний модоос болохоор Монгол Алтай алим Ховд аймгийн Булган самаас хүрэлцэн ирж оролцож байна. Манай аймгийг дэмжин одоо өнгөрсөн жилээс эхэлж хамтарч ажиллаж байгаа. Жимсгний моднууд Лир алим, Торнио алим, Бэсрэг алим зэрэг моднууд маань Сэлэн аймгаас ирж оролцож байна. Багаж хэрэгслийн хувьд болохоор бас 13 нэр төрлийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмж үзэсгэлэнт дэлгэгдээд байна. За энэ үзэсгэлэнгээр маань бол яг хүлэмжийн аж ахуй эрхэлдэг мод тарихад хэрэгэлдэг хүмүүстэй их хэрэгцээнд тааруулан одоо
төрөл бүрийн багаж хэрэгслийг авчирж байна. Энэ мөн бас ой ангийн тарьцуулгацууд хөдөлтөнд гарч байгаа. Энэ маань болохоор яг орон нутгийн хөрсөнд дасан зохицсон гэдгээрээ болоод илүү онцлогтой байгаа. Ургах чадвар нь одоо илүү дээр гэсэн үг. Авчирж байгаа моднууд маань болохоор шин соргог тий хангаагаас говьд нутагшуулж байгаа тийм моднуудыг авчирж байгаа. Ерөнхийдөө бол шилмүүс мод, жимсний моднууд манай говийн бис амжилттай ургаж байгаа. Өмнө жилүүдэд туршиж үзсэн учраас одоо энэ маань ингээ ургаж байна. Жил ирэх тусам хүмүүсийн мод тарих хандлага, төмс хүнсний ногоо тариалах хандлага бол нэмэгдэж байна. Бүх нийтээр мод тарих өдөр маань одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгын дагуу хавар намрын улиралд одоо 5-10 дугаар сарын 2-7 хоногийн бэм гарагт өрнөдөг байгаа. За энэ 7 хоногт тэр өдөр маань тохиож байгаа бэм гарагт. За нийт төрийн албаагчид хувийн хвшил иргэдийгээ очиж мод тарих арга хэмжээнд нэгдхийг хүсэж байна. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.